Италийн загварын ертөнцийн хамгийн ухаалаг, этгээд бөгөөд кул брэнд бол яахын аргагүй Prada. Загварын ертөнцийг нэг том театр гэж төсөөлөд үзтээ. Бусад брэндүүд чанга дуугаар би үзэсгэлэнтэй намайг хар гэж хашгирдаг бол Prada ердөөл би өөр гэж чихэн чивэндэг. Тэд хизээж тренд дагдаггүй, харин трендийг өөрсдөө тулган хүлээлгдэг. Өнөөдөр бид загварын ертөнцид муухайг сайхан болгож харагдуулдаг цорын ганц мастер, уламжлалт дүрмийг үл тоомсорлагч Miuccia Prada-гийн ертөнцөөр аялах болно. Тэр яаж коммунист жагсагчаас дэлхийн тансаг зэрэглэлийн хатгаан болсон бэ? Түүний бүтээсэн эзэнт гүрний нууц нь юу вэ? Сүүлийн секунд хүртэл анхаарлаа хандуулаарай. Учир нь та энэ видеоны дараа Prada-г огтоор нүдээр харах болно. Түүхийг бүр ихнээс нь эхлэе. 1913 он Mario Prada хэмээх хэрхэм Милан хотноо өөрийн ах Мартинотой хамтран Fratelli Prada буюу ах トゥ Prada гэсэн нэртэй арьсан идэллийн дэлгүүрээ нээжээ. Тэд маш чанартай тансаг чимдан мөн цүнх хийдэг байсан тул Италийн хааны гэр бүлийн албан ёсны ханган нийлүүлэгч болж амжив. Гэхдээ үүсгэн байгуулагч Mario Prada маш хуучин үзэлтэй хүн байлаа. Тэрээр эмэгтэй хүн бизнес хийж чадахгүй. Эмэгтэй хүний газар бол гэр орон гэж хатуу үздэг байв. Тэмч учраас өөрийн охид эмэгтэй хамаатнуудаа компани руугаа зөвлүүлдэг ч үгүй байж. Гэвч хувь тавилан ямар байсан гэдэл санана. Мариогийн хүүн энэ бизнесийг огтоос сонирхсонгүй. Ингээд 1958 онд Мариог өөд болоход компаниг түүний дургуутсад байсан охин Луиза нөвлөн авч 20 орчим жил удирдсан байна. Яг үүнээс л дэлхийн загварын түүхэнд хамгийн сонирхолтой бөгөөд парадокстой эргэлт эхэлдэг нь үнэхээр гайхалтай. Mario Prada-гийн эмэгтэй хүнийг бизнест ойртуулдаггүй байсан тэр хатуу үзэл. Хувь тавилангийн шоглоомор бүрэн нуран унсан төдийгүй Prada брендийг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн хүмүүс нь дандаа эмэгтэйчүүд байсан нь бүрч сонирхолтой. Луиза Prada брендийг 20 жил авч явахдаа брендийн нэр хүндийг унгалгүй хадгалж чадсан бол жинхэнэ тесрэлтийг түүний охин буюу Мариогийн зээ охин Miuccia Prada хийсэн байдаг. Гэхдээ жинхэнэ хувьсгал 1978 онд хэлсэн юм. Луизагийн охин Мариогийн аж охин Miuccia Prada компанийн жолоог гартаа авав. Энд л хамгийн сонирхолтой нь байгаа юм. Miuccia загвар зохион бүтээгч болохыг хизээж мөрөөдөж байгаагүй. Тэрээр Миланы их сургуулийг улс төрийн шинжлэх ухааны доктор зэрэгтээ төгсөн коммунист намын идэвхтэй гишүүн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч жагсагч байв. Тэрч байтугай 5 жилийн турш театрт хэлхүй жүжигчин буюу мим урлагаар хичээлж байжээ. Тансаг зэрэглэлийн брэнд хөрөнгөтнүүдийн амьдралыг үзэн яддаг байсан доктор эмэгтэй өвөөгийнхэн компанийг авах болсон нь загварын түүхэнд хамгийн том эргэлт байлаа. Miuccia компанийг хүлээн авах үед Prada дампуурлын ирмэгт ирчихсэн. Хуучинсаг, хоцрогдсон дэлгүүр сонирхогчдын газар болсон байв. Түүнд шин зүйл хэрэгтэй байлаа. 1984 он тэр үед тансаг зэрэглэл гэвэл хүмүүс матрин ярс, булган шүүб, алтлаг чимэглэлийг төсөөлдөг байлаа. Гэвч Miuccia нэгэн галзуу, маш зоримог алхам хийв. Тэрээр Италийн цэргийн шүхэр майхан хийхэд ашигладаг байсан Pocono хэмээх усны хамгаалттай маш энгийн үйлдвэрийн хар Nella материалыг сонгон авч үүргэвч хийчихсэн юм. Хүмүүс ихэнтэй шоконд оржээ. Юу вэ? Энэ хямдхан үйлдвэрийн материалаар хийсэн зүг яагаар юм үнэтэй байдığım бэ? Хин юм Nella цүнх үрдэм бэ гэж шүмжилж байв. Гэвч сонирхолтой нь Prada-г мэддэггүй, мөн ойлгодоггүй хүмүүс одоо ч ингэж шүмжилсээр байна. Гэвч тэр үед Miuccia нэгэн ухаалаг үйлдэлийг хийжээ. Тэрээр энэ цүнхэндээ ямар нэгэн том алтлаг чимэг зүүсэнгүй. Зөвхөн Марио өвөөгийнхэнд хэрэгэлдэг байсан гүн ухааны нууцлаг утгатай гурвалжин хэлбэртэй төмөр логог л хадсан байна. Энэ нь би брендерээ биш, чанараараа, ухаанаараа гайхуулна гэсэн утгатай байв. Тун удалгүй энэхүү Nella-н өргөвч нь дэлхийн супер модельуд, алдартнуудын нууц кодод хувирч 90-ад оны хамгийн том IT байг буюу заавал байх ёстой зүг болсон байна. Тэрээр хямдхан материалаар үнэтэй брендийн философиг хийж болдгийг баталсан. Энэ бол Prada-гийн эсрэг загвар буюу анти-фэшн үзлийн анхны ялалт болсноос гадна Prada брендийн нэрийн хуудас болсон юм. Үүнийг Mario харсан болов ухаан алдах байсан бизээ. Хэрвээ Mario Prada-гийн хүслээр түүний хүү бизнесийг нь авсан бол Prada өнөөдөр зүгээр л Миланы нэгэн хуучин түүхтэй мартагдсан чемдааны дэлгүүр хэвээр үлдэх байсныг үгүйсэхгүй. Эмэгтэй хүнийг өгөөсгөж байсан брэнд, эмэгтэй хүний ухаанаар дэлхийн супер брэнд болсон түүх энэ билээ. Загварын ертөнцид агли шик буюу муухай бөгөөд чамин гэх энэ ойлголтыг Miuccia Prada шиг утгаар нь урлаг, философи болгож чадсан загвар зохион бүтээгч өөр үгүй билээ.
1990-ад он бол Versace-гийн секси хит чамирхсан алтан үнүүд, Gucci-гийн Tom Ford-ын үеийн халуухан задгай трендүүд ноёрхож байсан үе. Бүгд л эмэгтэй хүнийг яаж илүү секси, төгс харагдуулах вэ гэж уралдаж байхад Miuccia тэдний эсрэг зоригтойгоор зогсож чадсан юм. Miuccia Prada-гийн энэхүү философи болон Prada-г intellectual брэнд болгодог хэд хэдэн гол нууцыг дурдвал нэгт нь гоо сайхныг дахин тодорхойлсон. Түүний хувьд хэтэрхий бэлэн хүмүүсийн тархинд суучихсан төгс гоо сайхан буюу хит задгай хувцас нарийнхан өсгий бол ердөө л залхуурал юм байна. Харин анх харахад л дургуутсал гайхшрал төрүүлэм тэр муухай зүйлсийг хүн харж бодож тунгоосны эцэст түүнээс өөрмөц гоо зүг олж харах нь жинхэнэ оюунлаг үйл явц гэж тэр үздэг байв. Тиймдээ ч түүний загварууд хүнийг хөөх ямар халуухан харагдаж байна гэж уулга алдуулахаас илүүтэйгээр үүнийг юу гэж ойлгох вэ? Ямар сонирхолтой юм бэ гэж бодоход хүрэгдэг юм. Хоёрт нь эмэгтэй хүн өөрийнх нь төлөө хувцасладаг. Prada-гийн хувцснууд хизээж эсрэг хүстэндээ таалагдах эсвэл бусдад өөрийгөө гайхуулах зорилгоор хийгддэггүй. 1996 оны тэрхүү байд тест цуглуулгын бор ногоон өнгийн хослолууд хэлбэргүй мэт загварууд нь эмэгтэй хүнийг эрчүүдийн харцыг татах хүүхэлдэй байхаас чөлөөлж өөрийнхөө тав тух үзэл бодол дотоод ертөнцийг илэрхийлэх зэвсэг болгож өгсөн юм. Гуравт нь интеллектуал загвар ба урлагийн нөлөө. Miuccia өөрөө улс төрийн ухааны доктор, урлагт ухаангүй хайртай хүн учраас Prada-гийн цуглуулга бүрийн ард ямар нэгэн түүх, архитектур, кино урлаг эсвэл гүн ухааны санаа явж байдаг. Тийм ч учраас дэлхийн өнцөг булан бүрт байгаа кураторууд, зохиолчид, зураачид, архитекторууд буюу креатив сэхэтэн ангийнхан Prada-г шүтдэг. Тэд брендийн логог бас тэрхүү даалт ухаалаг хандлагыг нь худалдаж авдаг хэрэг. Хувцаслалт бол өөрийгөө дэлхийн ертөнцид ялангуяа өнөөдөр хүмүүсийн харилцаа маш хурдан болсон үед илэрхийлэх хамгийн анхны бөгөөд шууд хэл юм. Загвар бол бэлэн хэл. Miuccia Prada. Miuccia загварын ертөнцийг юуг сайхан гэх вэ гэдэг дээр дахин бодоход хүргэсэн бөгөөд түүний энэхүү тэрслүү урсгал сүрсэн зан чанар өнөөдөр ч Prada-гийн салбарынхаа хамгийн нөлөө бүхий тренд тодорхойлогч хэвээр үлдээж чадсан байна. Энэ бол зүгээр нэг хувцас биш, ерөөсөө л соёлын хувьсгал байлаа. The Devil Wears Prada ба логогүй тансаглал. Чөтгөр Prada өмсдөг буюу The Devil Wears Prada киноны нэр болон Miranda Priestley-гийн дүр төрх хоёр бол брендийн философиг кино урлагт хамгийн төгс шингээсэн жишээ юм. Хэрвээ энэ киног чөтгөр Chanel өмсдөг гэсэн бол хэтэрхий классик, уламжлалт, гоёмсог харагдах байсан биз. Эсвэл чөтгөр Gucci өмсдөг гэсэн бол хит задгай, секси, шоу зингийн тал руугаа хэлбэх байлаа. Харин Prada бол эрх мэдэл, оюун ухаан, хинтээж хуваалцшгүй давмгайлал, маш өндөр зиндааны загварын мэдрэмжийг илэрхийлдэг. Miranda Priestley шиг бусдын юу бодохыг үл томсролдог. Загварын ертөнцийг хурууныхан үзүүрээр хөтлөгдөг хүчрхэг, интеллектуал чөтгөрт Prada-гаас өөр брэнд яавч зохихгүй байсан байв. Энэхүү хүчрхэг брендийн ард байсан хос хөдөлгүүр буюу Miuccia Prada, Patrizia Bertelli нарын түншлэл бол загварын түүхэнд хамгийн агуу холбоо гэгддэг. Miuccia брендийн тарих зүрхэнд байсан бол Patrizia брендийн булчин ба зэвсэг нь байв. Тэдний харилцаа болон бизнесийн түүх бүрч сонирхолтой. Үүний бүгдээрээ дэлгэрэнгүй сонирхцгаая. Тэдний анхны уулзалт 1977 онд Miuccia өөрийн брендийн цүхнүүдийг яг хуулбарлан хийж, хууль бусаар зарж байсан нэгэн Итали ирлүү уурсан очиж уулзсан байдаг. Тэр хүн бол өөрийн гэсэн арьс илдэх үйлдвэртэй залуу бизнесмен Patrizia Bertelli байлаа. Miuccia түүнийг шүүхэд өгөх уур амьсгалтай очисон ч Patrizia-гийн бизнесийн ухаан, шийдэмгий занг хараад уулзалтын төгсгөлд түүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулж бүр сүүлд нь гэрэлсэн түүхтэй. Чөтгөр шиг зантай Bertelli инхүү Prada-гийн зэвсэг болсон юм. Энэ явдлаас хойш 11 жилийн дараа Patrizia Miucciад чи зөвхөн цүнх биш, хувцас ч мөн хийх хэрэгтэй гэж шаардсанаар 1988 онд анхны бэлэн хувцасны цуглуулга гарч Prada дэлхийн хэмжээний супер брэнд болох замаа зассан юм. Харин Miuccia өөрийгөө зөвхөн цүнх, аксессуар хийдэг хүн гэж боддог. Хувцасны цуглуулга гаргахаас өмнөдөө л зүрхшээдэг байв. Гэвч Bertelli түүнийг шахаж хэрвээ дэлхийн хэмжээний супер брэнд болъё гэвэл бэлэн хувцсны зах зээлд орох ёстой гэж зүтгэснээр анхны цуглуулгыг нь инхүү гаргуулжээ. Анхны загварууд нь маш цэвэрхэн шугамтай, гоёл чимэглэлгүй, бараан өнгөтэй байсан нь тэр үеийн хит чамирхсан загварын ертөнцийг минимализм руу уриалсан нь түүхэн алхам болсон билээ. Bertelli Prada-гаар зөвхөн хувцас хийлгээд зогсоогүй. Тэрээр 1993 онд
залуучд зориулсан арай чөлөөт стилийн Miu Miu брендийг үүсгэн байгуулах санааг маш ихээр дэмжсэн байна. Үүнээс гадна дэлхийн томоохон хотуудад Прадагийн дэлгүүрүүдийг архитектурын гайхамшиг болгон бариулж брендing үн цэнийг өсгсөн. Прадаг зөвхөн загварын бус орчин үеийн урлагийн сан болгон өргөжүүлж сэхэднүүдийн цугладаг соёлын төв болгож чадсан хүн юм байна. Miuccia Pradaгийн хязгааргүй креатив сэтгэлгээг Patrizio Bertelliгийн хатуу, төрөмгий, алсын хараатай бизнесийн тактик чиглүүлж өгөөгүй бол Prada өнөөдөр ийм нөлөөтэй эзэнт гүрэн болж чадахгүй байсан нь үнэн. Тэд бол урлаг, бизнес хоёр яаж төгс нэгдэж болдгийн амьд жишээ билээ. Miu Miu брэнд бол Miuccia Pradaгийн бага насны болон гэр бүлийнхнийхэн дууддаг байсан хоч нэрнээс гаралтай юм. Miu Miu брэнд бол Miuccia Pradaгийн хувийн тэмдэглэл, түүний дотор нуугдаж байдаг эрх чөлөөтэй дүрсгүй охиных нь илэрхийлэл юм. Хэрвээ Prada илүү нууцлаг, ухаалаг эмэгтэй бол Miu Miu бол дүрм журмыг зөрчих дуртай. Итгээд тэрслүү охин гэдэг харьцуулалт загварын ертөнцид маш алдартай. Miuccia өөрөө энэ ялгааг Pradag бүтээхэд би илүү нухацтай, философик байдаг. Харин Miu Miu бол миний ямар ч цензургүй, шууд тархинаас минь гардаг зүйл гэж тайлбарласан байдаг. Miu Miu брендийг өнөөдөр дэлхийн хамгийн эрэлттэй, ялангуяа Gen Z буюу залуу үеийнхнийг галзууруулж буй брэнд болгосон гол нууцуудыг дэлгэрүүлвэл нэгдүгээрт нь бослог гаргагч гоо зүй. Miu Miu хизээж төлөв даруй хүмүүжлтэй охины дүр төрхийг бүтээдэггүй. Тэд хуучинсаг дүрм журмыг эвдэх дуртай. Үүний хамгийн том жишээ бол 2022 оны хавар зууны цуглуулгаар гаргасан хэтэрхий богино мини ebook буюу micro mini skirt болон K-pop top юм. Загварын ертөнцид даяараа тэрч бодгоо алдартнууд бүгдийн загварыг өмсөж цахим ертөнцийг шуугуулсан. Энэ бол сургуулийн дөрөмт хувцас шиг классик загварыг нь аваад дундаас нь тасцчихсан мэт маш зоримог бослогын шинжтэй загвар байлаа. Хоёрдугаарт нь төгс биш гоо сайхан. Хэрвээ Прадагийн интеллектуал хандлага маш цэвэрхэн, цэгцтэй, минимализм дээр суурилдаг бол Miu Miu арай иймх замбраагүй төгс бус зүйлд дуртай. Үрчиж гсэн мэт харагдах арьс, дутуу ойсон мэт үлдээсэн ирэмгүүд, хэтэрхий томдсон халаас зэрэг нь Miu Miu-гийн нэрийн хуудас. Энэ нь залуучуудад заавал төгс байх албагүй, өөрийнхөө байх нь хамгийн кул гэсэн мэдрэмжийг өгдөг. Гуравт нь хүүхэд насаа дурсах хандлага. Miu Miu-гийн цуглуулгаас бага насны дурсамж, охтын тоглодог хүүхэлдэйн хувцсны өнгө төрх, үүнд нь ягаан өнгө, гялалцсан шигтгээ, том зах, туудан зангилаа их харагддаг. Гэхдээ тэд үүнийг хэтэрхий хөөрхөн эсвэл ээлдэг болгодоггүй. Заавал хатуу ширүүн, этгээд элементүүдтэй, жишээ нь хүнд том, моциклийн гуталтай хослуулж өгдөг нь гайхалтай. Дөрөвдүгээрт нь Miu Miu-гийн охид хэн бэ? Брендийн нүүр царай болдог охтод зүгээр нэгэн үзэсгэлэнтэй модулууд байдаггүй. Тэд ихэвчлэн өөрийн гэсэн өвөрмөц зан чанартай, арт хаус киноны жүжигчид, содон дүр төрхтэй залуу уран бүтээлчид байдаг. Энэ нь брендийг зүгээр нэгэн хувцас биш, хэтэрхий ухаалаг, өвөрмөц охтын нууц клуб шиг уур амьсгалтай болгодог юм. Miu Miu бол зүгээр нэгэн брэнд биш, энэ бол хандлага. Хэрвээ Prada эмэгтэй хүнийг хүч чадал, ухааныг илэрхийлдэг бол Miu Miu эмэгтэй хүний эрх чөлөө хөгжилтэй бөгөөд зөрүүд занг тунхагладаг. Mario Prada-гийн хуучинсаг дэлгүүрээс эхэлсэн түүх Miuccia-гийн гараар дамжин Prada хэмээх оюунлаг хатанхан, Miu Miu хэмээх эрхчлөө тохин хоёрыг төрүүлсэн нь үнэхээр загварын түүхэнд хамгийн баялаг, сонирхолтой аялал билээ. Хувцас бол зүгээр нэгэн даавуу биш, харин улс төр, философийн хэрэгсэл гэдэг бол Miuccia Prada-гийн амьдралын ураа бөгөөд брендийнх нь оршин тогтнох хамгийн том үнцэн юм. Миланд байрлах Fondazione Prada буюу Prada сан бол зүгээр нэгэн брендийн нэрээ хадсан музей биш. Ерөөсөл орчин үеийн соёл урлагийн Ватикан гэгддэг маш нөлөө бүхий соёлын институт билээ. Энэхүү сангийн байгууламжийг дэлхийн алдарт архитектурч Rem Koolhaas болон түүний OMA студ загварчилсан байдаг. Тэд хуучны архи нэрх үйлдвэрийн цогцлборыг орчин үеийн арт объект болгон өөрчилсөн. Ялангуяа цогцлборын дунд байдлах 24 каратын алтаар бүрсэн Haunted House буюу сүнстэй байшин хэмээх барилга нь архитектурын ертөнцид жинхэнэ шуугиан тарьж чадсан. Энэ нь Прадагийн энгийн мартагдсан зүйлийг хамгийн тансаг, сонирхолтой болгох философиг архитектурт шингээсэн хэлбэр юм. Хачирхалтай нь Fondazione Prada дотор Prada брендийн хувцсны үзэсгэлэн бараг гардаггүй. Miuccia өөрөө урлаг бол урлаг, хувцас бол хувцас. Би өөрийнхөө брендийг сурталчлах гэж урлагийг ашиглах дургүй. Би зүгээр л урлагт хайртай. Түүнийг ивент итгэхийг хүсдэг гэж хэлсэн байдаг. Тэнд дэлхийн хамгийн тэрслүү,
Сэтгэхүйн арт хаус чиглэлийн уран бүтээлчдийн үзэсгэлэн тавигддаг. Тус сангийн дотор алдарт найруулагч Wes Anderson-ы загварыг нь гаргасан Barlow's хэмээх кафе байдаг. Энэ кафе нь 1950-аас 1960-аад оны Миланы ур амьсгалыг харуулсан яг л киноны зураг авалтын талбай шиг маш өөрмөц гоо зүйтэй бөгөөд Миланд очсон уран бүтээлч бүрийн заавал зочилдог газар болсон байна. Мөн тэд кино студидтэй хамтран мартагдсан хуучны кинонуудыг сэргээх, залуу найруулагчдыг дэмжих төслүүдийг тасралтгүй хэрэгжүүлдэг байна. Miuccia Prada нэгэнтээ урлаг бол надад амьдрахад, дэлхийн ертөнцийг ойлгоход тусалдаг зүйл. Харин загвар бол миний ажил, миний тэмцэл гэж хэлсэн байдаг. Дээр дурдсанчлан Miuccia Pradaгийн коммунист, феминист байсан залуу нас улс төрийн ухааны докторийн зэрэг нь түүнийг бусад загвар зохион бүтээгчдээс тис өөр өнцгөр сэтгэхэд хүргэдэг. Тэрээр хувцас дизайныг хэрхэн хэрэглэгчдэд хүргэх, хэрхэн маркетинг хийх вэ гэдгээс илүүтэйгээр өнөөдөр нийгэмд эмэгтэй хүний үүрэг нь юу байна? Бид хувцаараа дамжуулж ямар мессеж өгөх вэ гэдэг асуултад хариулт хайдаг. Тийм ч учраас Prada брэнд бол зүгээр нэгэн худалдааны тэмдэг биш. Орчин үеийн соёл, философийн маш том үзэгдэл юм. Товчхондоо Prada бол зүгээр нэгэн гоё харагдах, хөрөнгө мөнгөө гахуулах тухай огтоос биш. Энэ бол би хинбэ гэдгээ нийгэмд зоригтойгоор тунхаглах тухай юм. Хэрвээ та бусдаас өөр байхаас айдаггүй, хитрхи төгс, хиймэл зүйлээс уйдсан бол ухаалаг бөгөөд зоримог нэгэн бол Prada таны брэнд мөнөөс мөн. Харин миний хувьд Miuccia Pradaгийн энэхүү түүхэндээ үнэнч хувьсгалж дүр төрх үнэхэрийн гүн сэтгэл төрүүлдэг. Учир нь түүхгүйгээр нилаан цонх зүгээр л даав байх байсан. Miuccia-гийн тэрхүү тэрслүү зан, хуучинсаг дүрмийг эвдэх гэсэн зориг, феминист үзэл байгаагүй бол тэрхүү хар нилаан цонх ердөө л цэргийн зориулттай хатуу материал хэвээр үлдэх байсан биз. Тэрхүү цонхыг тансаг зэрэглэлийн түүхэнд шинэ хуудас болгож чадсан зүйл нь Miuccia-гийн өөрийнх нь оюун ухаан, тэмцэгч зан чанар мөнөөс мөн. Гэт хамгийн шилдэг тренд бол урсгал сүрэх зориг. Хүн бүр Versace-гийн секси загварыг шүтэж байхад ганцаархнаа урсгал сүрж муухайг сайхан болгох зориг гаргана гэдэг бол зүгээр нэгэн загвар зохион бүтээгч юм биш. Чихэн философч хүний л хийх болох юм. Miuccia-гийн төх өөрөө өнөөдөр ч сая эмэгтэйчүүдэд өөрийнхөө хүчрхэг ухаалаг байхын үлгэр уриалга болсоор байна. Miuccia Prada төгс гоо сайхан бол дэндүү амархан, дэндүү уйтгартай. Муухай зүйлс сонирхолтой гэж хэлсэн байдаг. Та үүнтэй санал нийлэх үү? Төгс хиймэл гоо сайхан уу эсвэл өвөрмөц итгээд байдал уу? Хэрвээ Miranda Priestly өнөөдөр амьд байсан бол, өнөөдрийн нийгэмд амьдардаг байсан бол Prada-гаас гадна өөр аль брэндийг сонгох байсан бэ? Энэ дээр та ямар бодолтой байна? Доор комент хэсэгт бидэнтэй сэтгэлээ хуваалцаарай. Хэрвээ танд яг одоо өөрийнхөө дотоод ертөнцийг ганцхан брэндээр илэрхийлэх боломж олдвол та Prada-гийн ухаалаг хатах хан уу эсвэл Miu Miu-гийн тэрслүү охин уу? Эсвэл бүр цэцэг шиг хүрхэн Dior байх уу? Комент хэсэгт саналаа үлдээгээрэй. Ингээд загвар бол ингээд зүгээр нэг давуу биш. Хүний үзэл бодлыг илэрхийлэх улс төрийн хэрэгсэл гэдэгт та итгэдэг үү? Та хувцсалтаараа нийгэмд ямар нэгэн мессеж өгөхийг хүсдэг үү? Хүсдэг бол ямар мессеж өгөхийг хүсдэг вэ? Сэтгэл хэсэгт өөрийн бодлоо хуваалцаарай. Ингээд хэрвээ энэ видео танд таалагдсан бол лайк дарж манай сувагт subscribe хийхээ мартаваа. Ингээд дараагийн дугаараар ямар брендийн нууцлаг түүхээр аялмаар байна. Комент хэсэг бичиж үлдээгээрэй. Ингээд түр баяртай ухаалаг загварын ертөнцид дахин уулзцгаая. Баярлалаа.